2 удаа хийх боломжтой тогтоод маш их байна. Тэгээ хүүхдүүд маань тэр хэвээр ангийн концертында усаалах маш туфтай байдаг. Тэгээд яг сайн энэ удаагийн концерт маань бас яг энэ хөл 20 ханаад муу гэж болон болохгүй гэж байгаа гэдэг хүн сайн мэддэг шийдвэр гараад одоо бид төлөвсөн ёсоор энэ концерт төлөвснөөс концерт явуулж байсан хийхээр зорилоо. 24-өөс 25 оны хичээлийн жил яг манай судалчдын хувьд маш их амжилт бүтээл өндөр ийм сайхан жил болж өнгөрсөн. Швейцарын олон улсын конкурст нийт 7 сурагч маань оролцсон. Бүгдээ сайхан амжилт олгосон. За тэгээд өөрийнхөө амжилт туршилт нэгдүгээр орсон. За тэгээд Чех улс руу 4 сурагч авч явсан. 4 сурагч маань бас маш сайхан амжилт олгосон. За тэгээд тэр уралдаанаас бас 3 дугаар ариг маань туршилт маань өгтөж ирсэн байгаа. За 5 сар нор банц тухайн нэгж уралдаан болсон байгаа. За энэ уралдаанаас хүүхдүүд маань оролцсон. Тэгээд энэ уралдаанаас туршилт гран-при амирч авсан нэгдүгээр хангалттай маань 3 дугаар ангилт маань 3 дугаар бас хүүхдүүд маань тусгай байрыг бүсэн амжилттай байлаа. За одоо тэгээд сэчин конкурсууд тэгээ одоо тэгээд удахгүй энэ он дуусах чухал нэмшилтэй конкурсууд. Тэгэхээр хүүхдүүд маань жилээс жил өөрсдийнхөө хувьд маш өсөж байгаа, маш амжилт гаргаж байгаа програмууд томорч байна. Програм томорхын тэрээр хүүхдүүдийн маань бас ангиж өсөж дэмжиж байна тийм ээ. Тэгээд ер нь бол зорилго маань болж өгвөл бас хүүхдүүдэд тайзан дээр болж өгч жилдээ нэг удаа ч юм уу гарах юм дээр тэснээр хүүхдүүдийн маань өргөн бүтээж чадвар дэвшин тайзны бас дараа нь тийм ээ өөрийгөө илүү гой харуулах юм ховор зөвшөөрөл бол яаж ч байгааг хэлдэг. Тэр үүднээсээ тэр утгаараа сангийн концерттай явах маш хэрэгтэй. Концерт хийхдээ хамгийн их концертыг маань сэхийг манай нэгдүгээр ангиас өгч хаагалнаа. Тэр өсвөр маань маш хэмжээтэй өөрчлөлийн хүүхдийн маань хамгийн анхны тайзан байгаа. Хамгийн анх одоо энэ хүүхд маань тайзандаа гараад одоо юу сурснаа та бидэнд харуулчаад хүүхдийн маань хувьд энэ маш их туршлагатай сайхан учраас тэгэхээр өсвөргээ тайзан дөрөвч юм. За өсвөр маань өдрийн төлөвлөлт гэдэг зүйлийг бидний хоёр дахь удаа хөгжүүлж сонирхолтой